Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээллээр нийтийн сэтгэл зүйн хандлагыг тодорхойлж болно гэж нэгэн судлаач хэлжээ. Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээ ямар мэдээллээр амьсгалж байна вэ? Хэд бухимдсан, олныг турхирсан, үзен ядсан, төр засгаа шүмжилсэн монголчууд энэ мэтээр ухамсаргүйн төвшөнд бие биенээ ятгадаг гэдгийг судлаачид хэлж байна. Магадгүй нийгмийн шинжтэй хийж байгаа зарим нэг үйлдэлүүд бол хүмүүст буруу даган дуурайх сэтгэлийг төрүүлэхээс магадлалтай байдаг. Гэтэл манайхны хувьд одоохондоо өргөн хэрэглээ болж чадаагүй тэр болгон сэтгэл зүйч рүү очиж хандхаасаа илүү тэрүүхэн тэндээ өөрийнхөө байгаагаар хариу үйлдэл үзүүлдэг хэлбэр нь давмгай байгаа учраас энэ нөхцөлд бол бас сөрөг сэтгэл хөдлөлгөөний илэрхийлсэн зүйлс гарах магадлал их өндөр болж байна. Монголчууд бухимдлын шалтгаанаа ядуурл эдийн засгийн доройтол амьдралын баталгаагүй байдал гэж тайлбарладаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шүүмжлэгчийнүүдээр харж суугаас өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг Ахмад уран бүтээлчид зөвлөж байна. Хөдөлмөрлөж чадвал хөгжил ирнэ гэдгийг үргэлж санах хэрэгтэйг хэллээ. Хүн гэдэг чинь ерөөсөө нийгмийн амьтан. Нэгнээс уяатай, бие биенээсээ уяатай. Монгол орны амьдрал өөдөлж байвал Монголын ард түмэн өөдөлж явна. Монголын ард түмэн өөдрөг байх юм бол энэ улсын нэр хүнд дээшилж явна. Тэгэхээр энэ амьдралыг өөдөн татна гэдэг бол Монголын залуучууд хөгшөд хөвөө ямар ч байсан ард түмэн өөрснөөс нь маш их шалтгаална. Тэгэхээр би бол залуучуудаа юу гэж хэлэх вэ хөхтэй зэрэг энэ сайхан орноо бусдаас дутуугүй да авч яваач ээ. Энэ сайхан орондоо их юм хийгээч ээ. Хүн надад яаж хандна, би тэгж хандна гэдэг зарчим үеэ өнгөрөөсөн. Хүчирхийллийг авчирхаас хөгжлийг дагуулахгүй гэдгийг хэлж байна. Тиймээс 21-р зууны монгол хүн ёс зүйтэй байж уур бухимдал стрессээ зөв тайлж чаддаг байх хэрэгтэйг зөвлөж байна. Тэг хүний сэтгэл гэдэг чинь нэг сайхан гэрэлгээтэй мэдээ уншихад, нэг сайхан гэрэлгээтэй ном уншихад саруулсаж байдаг. Тэгэхээр сэтгэлээ хариулсаж бас чадах хэрэгтэй. Нэгэнт хүн бол төрсөн юм чи мал биш байна шүү дээ. Зүгээр хаана энэ байдлаа тайлж болох вэ гэхээр магадгүй хамт олонныхоо дунд олон янзын арга хэмжээнүүд зохион байгуулж болж байна тийм ээ. За эсвэл сэтгэл зүйн янз бүрийн зөвлөгөө өгдөг төвүүд, үйлчлэгээний газруудаар үйлчлүүлж болж байна.